Сайн байцгаана уу? Одон дээр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлгээ эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол хааны ордны эрэлт гэдэг сэдвээр ярилцсанаа. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа G Mobile компани болон ногоо ирээдүйг хөгжүүлэх MMS компани ивент тэтгэж ажиллаж байна. За нэвтрүүлгээ ТV болоо Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За студид маань Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, зөвтлөгч уран чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе багшаа. За өдрийн мэнд хүргэе урнаа. За өнгөрсөн дугаарт хоёулаа хар өрний хааны ордныг малтчихсан тий. Судалгааны үр дүнгуудыг ярьсан. Юу болж хувирлаа урнаа. Сүм болж хувирсан. За сүм болж хувирсан тий. За гэтэл одоо яг хар өрн гэдэг бол яг өөрөө тий хар өрн буюу орхны хөндий болвол Монголд хамгийн анх археологийн шинжилгээ ухаан үүсэж хөгжсөн цагаас эхлүүлээд олон улсын судлаачдын анхаарлын төвд байсан байхгүй. Энэ юу гэхээр одоо Оросын эзэн хааны нийгэмлэг гэж байна. Судалгааны том баг байна. Энэ нийгэмлэгээс одоо ингээд томилогдож ирж байгаа одоо тий Монголд ирж байгаа Оросын судлаачид бол заавалчгүй хар өрн одоо орхны хөндий тий энэ бүс нутгаас одоо ингээд археологийн малтлах судалгааны одоо археологийн судалгаагаа ингээ ихтүүлж байгаа энэ шалтгаан нь өөрөө юу вэ гэхээр эзэнт гүрний хааны ордонг хайж олох ийм зүйл явж байгаа. Тэгэхээр эндээс бид нар юу харж болох вэ гэхээр Монголд хамгийн анх археологийн шинжилгээ ухаан үүсч хөгжөхдөө л олон улсын одоо тийм шинж чанартай байсан байгаа байхгүй. Олон улсын эрдэмтэд ингэж анх орж иж тийм хайж судлах ийм зүйлүүд тийм. За тэгэхээр ер нь бол археолог өөрөө яг юу вэ? Тийм яг ямар нэгэн түүхэн сурвалжийн мэдээнүүдийг түүхэнд батлах тийм ямар нэгэн улс төрийн өнгө аясгүй өнгө будаггүйгээр одоо нотлон харуулах ийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр хоёулаа өмнөх дугаарт бол хар өрм хотын малтлаг Монгол Германы судалгааны одоо ингээ ангийн эхний үр дүнгуудээс танилцуулсан. За Монгол Германы хамтарсан одоо судалгааны баг бол тий 5-6 жилийн хугацаанд хар өрний тэр хамгийн том байгууламжнэр малтлах судалгаа хийгээд судалгааны үр дүн нь өөрөө өгөөдөө хааны төмөн амгалант тий Ванан ордон нь гэж байсан. Энэ бол хааны ордон биш юма гэдэг юм чихтэй хажин судалгааны үр дүн гараад ирж байгаа. За харин ч энэ нь өөрөө 13 дугаар зууны үеийн өгөөдөө хааны үед шавыг нь тавиад мөнх хааны үед ашиглалтанд орсон цогт их сүм буюу төмөн одоо нэг их одоо танхим те гих одоо юм том сүм болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүм бол яг ингээд бодоод үзэх юм бол те өмнөх судалгааны үр дүнгуудээс ингээд хараад үзэх юм бол энэ өгөөдөө хаан 1229 оноос 1241 онд хаан ширээс ус. За энэ цагаас хойшоогоо одоо 1242-оос 46 оны хооронд дөргөөний хатан төр ирсэн. За 1246-аас 1248 онд Гүйг хаан ширээс ус 3 жилтэй. За энэний дараа бол Огуул Хамиш хатан Гүйгийн их хатан те. За 1248-аас 1251 оны хооронд төр ирж байгаа. За ингээд 1251 оноос яг өгөөдөн удмынхнаас хаан ширээ болвол Тулуун удмын те Ахмад хүү мөнхөд шилжиж ирж байгаа. 1251 онд Хэрлэнгийн хөдөө харалт те яг уламжлалт одоо их хуралдаагаар мөнх хаан ширээс ус. За ингээд мөнх бол төрийн гартаа авснаас хойш одоо нэг төрийг бол те одоо зарим нэгэн одоо үйл явдлуудыг ингэж багасгасан байгаа байхгүй. Энд хооронд ч өгөөдөө хааныг нас орсноос хойшоо мөнх хаан хүртэл болвол ерөнхийдөө бол улс орн бол нэлээд юм бужраантайсан байгаа байхгүй. За ингээ мөнх хаан бол яг эзэнт гүрний төрийг гартаа авсан цагаас хойш инх тайван те одоо ингээд ноёрхол одоо эзэнт гүрний хар өрн хотдоо нийслэлж явахдаа яг 1256 онд энэ сүмийг одоо барьж дуусгасан гэсэн юм сурвалжийн мэдээ байгаад байгаа. Тэгэхээр яг тухайн үеийн түүхэн сурвалж бичгүүдэд бол төмөн амгалант ордныг бол хааны ордонг тий яг хааны ордонг бол юу гэж тэмдэглэсэн байдаг вэ гэхээр 1235 онд яг өгөөдөө хааны үед барьсан гэж байгаа. За өгөөдөө хааны үед бариад одоо 1236 онд 1 жилийн дараа л гэхэд л ашиглалтанд ороод яг ёслол төгөлдрийн байдалтайгаар одоо тий төгөлдөр одоо ингээд нээлтийг хийсэн байгаа байхгүй. За ингээд нээлтийг хийхдээ өгөөдөө хаан бол бусад хаан хүү болон тий одоо цагаатаад зориулсан гэдэг ч юм ингээ хааны ордон байруулах одоо орд өргөө байруулах тий иймэрхүү шийдвэрүүдийг гаргаж ирсэн байгаа юм. За одоо хэдүүлээ цаг хугацааны хувьд бодоод үзье. За Төмөн амгалант ордон бол өгөөдөө хааны үед баригдсан байна тий. За гэтэл саяны сүм маань өөрөө түүх сурвалжийн мэдээнд бол өгөөдөө хааны үед баригдсан мөнх хааны үед ашиглалтанд орсон гэж байна. За гэтэл энэ бол хоёр өөр төрлийн сурвалжууд байгаа даа хэвээр тий. За одоо энэ дэр юу гарч ирэх вэ гэхээр хааны ордон буюу тэр Төмөн амгалант ордон Ванан гэдэг. За энэ ордыг бол 1 жилийн хугацаанд барьсан байна шүү дээ. Түүхэнд одоо ингээд тэмдэглэгдээд үлдсэн. За энэ тэмдэглэж үлдснээс нь сайн харах юм бол Монгол бол дөрвөн улиралтай орн. За ялангуяа орхны хөндий бол тий бас намартай амир их жавар салхитай хавартаа бас ингээд салхилдаг тий энэ жоохон хүйтэндүү байхгүй юу. Тэгэхээр эндээс би яг юу хэлэх гээд байна гэхээр магадгүй энэ хааны ордонг тий Төмөн амгалант ордног 3 сарын сүүлээр барьж эхэлсэн болвол дараа жилийн одоо хавар нь ашиглалтанд орлоо гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өвлийн тэсгэн хүйтний дунд бол барилгын ажил явагдах уугүй юу? Тэг нь зогсох байхгүй юу?
зогсдгүй маа гэхэд хэсэгжилсэн байдлаар зогсох ёстой юм. За ингээд бодоод үзэх юм бол ерөнхийдөө бол энэ хааны ордон 8 сарын хугацаанд барьсан байх магадaltaй. Магадгүй нөгөө дэлхийн эзэнт гүрний одоо том нийслэл хааны ордон энэ утгаараа яг одоо дэлхийн эзэн байсан энэ утгаараа бол маш олон уран дарахчдыг өдөр шөнөгүй хөдөлмөрлүүлж баригсан байх. Гэхдээ энийг ингээд сайн бодоод үзэх юм бол хааны ордон бол 8 сарын хугацаатай баригдсан байж тарах гэдэг нь Одоо бол тухайн үед 13 дугаар зуун шүү дээ. 13 дугаар зуунд одоо өвлийн дисгэн хүйтэнд барилга байгууламж барина гэх бол надад төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл яг орчин цагт техник технологи хөгжсөн үед чинь өвөл барилгын ажил зогсдог шүү дээ. За энтэй адилхан зогсох боломжтой болчиход байгаа. За тэгэхээр энэ бол яг юу гэсэн үг вэ гэхэлэр ер нь яг одоо Монгол Германы хамтарсан тэр судалгааны баг Киселевгийн хааны ордон гэж үзэжсэн сая нэг сүм гэдэг байгаа цогт их сүм гэдэг яриад байгаа. Энд одоо судалгаа хийсэн. За тэгээд энэ эргэлзээ төрж байгаа гол санаа нь болохоор саяны сурвалжийн мэдээ байхгүй. 1 жилийн хугацаанд барьсан юм болвол яагаад энэ 6000 шоо метртэй эзлэгүнтэй бүхий юм суурийн юм хамт маш өндөр суурьтай байхгүй юм чинь. За суурийн хамт эргэн тойронд нь бас барилга байгууламжууд байгаад байгаа. За тэгээд тэр барилга байгууламжуудын хооронд нь холбосон чулуун зам одоо тэгэхээр тэрэнгүү чинь маш олон барилга байгууламжууд байсан байж тарах гэдэг шүү дээ. 5 гэд тойроо 5 байгууламж байна. Энэ бүгдийг 1 жилийн дотор барих одоо боломжтой юу үгүй юу гэдэг дээр Монгол Германы хамтарсан судлаачид эргэлзэж эхэлж байгаа байхгүй. За энэ эргэлзээ нь өөрөө саяны энэ сурвалжийн мэдээтэй ингээд яваад эхлэхээр чинь энэ яг юу вэ? 13 дугаар зууны үеийн дандаа сүм хийдтэй холбоотой дурсгалууд ордолдоод байдаг. Хааны ордны зүйл ерөөсөө байхгүй байгаа. За тэгэхээр одоо буцаага тэр цогт их сүм гэдэг байгаа энэ их асар хэмээх буддын шашны энэхүү сүмийн барилгын ажлыг дуусгахад олон жил зарцуулсан гэж байгаа юм тийм. За энэ олон жил зарцуулсан энэ зүйл бол сүм хэр том бэ гэдгийг харуулж байгаа. Хааны ордноосоо баг хэд дахин удаан хугацаанд барьсан байгаа юм тийм. Тэгэхээр өгөөдөө хааны үе 50 тавигдсан гэж үзэх юм бол тэр сурвалж дээр бол яг өгөөдөө хааны хаанчлын үед гэж байгаа байхгүй 1346 оны тэр бичээс байгаа гэрэл хөшөөний бичээс. За энэ бичээс дээр өгөөдөө хааны хаан ордон сууж байхад цогт их асар одоо сүмийн суурийг барьж эхэлсэн гэж байгаа. За тэгэхээр энэ бол 1229 оны Хэрлэнгийн хөдөө аралд өгөөдөө хаан хаан Чингис хааны 3 дугаар хүү яг үнэ. За тэгэхээр ингээд бодоод үзэх юм бол 56 онд дууссан гэж байгаа юм. 1256 онд. Ингээд бодоод үзэхээр бүр 27 жил болоод байна. За энэ 27 жилээс буцаагаад дөргөнө хатан болон гүйг огул хамиш нарын үед ер нь бол энэ барилга төр зогссон байгаа байхгүй. За ингээд зогсоод ингээд бодоод үзэх юм бол 20 жил бай. Энэ барилга үргэлжилсэн болж тарах гэдэг байгаа тийм 20 жил үргэлжилсэн. За тэгэхээр энэ бол нэгдүгээрт энэ өгүүлбэрээр энэ сүм хэр том бэ гэдгийг нь бас давхар харж болж байгаа юм. Энэ өөрөө нүсэр том байгууламж болж таараад байгаа тийм. Мөн хаамч бол Чингис хааны ач тийм. Тэгэхээр чи ингээд дамжаад явсан байх юм шүү дээ. Тэр сүмийн одоо тэр виртуал юуг нь харахад бол одоо ч манад баг байхгүй тийм сүрлэг том байгууламж харагдсан. За тэгэхээр ингэж үзэх бас яг сүрлэг том гэдэг нь ингэж үзэх үндслэл байгаа байхгүй. Энд чинь судалгааны үр дүнгээр ингэж тэр виртуал музейг байрж байгаа шүү дээ За тэгэхээр Юан гүрний сүүлчийн хаан Тогоон төмөр хаан гэж байна. За Тогоон төмөр хаан бол 1320 онд төрөөд 1333 онд хаан ширээнд суусан байхгүй 13 наснда. За тэгээд Тогоон төмөр хааны үед яг ингээд хар хоринд бол их анхаарал хандуулж исэн. За энэ анхаарал хандуулж байгаа нэг зүйл нь болохоор 1342 оноос 1246 оны хооронд энэ чинь бараг 5 жил гэсэн үг байхгүй тийм 4-5 жилийн хугацаанд саяны тэр цогт их асар гэдэг сүм хуучирсныг нь сэргээн зассан гэж байгаа байхгүй. Одоо босоо бодоод үзье та хааны ордог 1 жилийн дотор тийм 8 сарын дотор барьчихсан. Гэтэл тэр цогт сүмийн зүгээр ингээ барьсан байсан одоо тэр барилга байгууламж сүмийг сэргээн засварлаж засахад шүү дээ тийм өөрчлөлт засахад 5 жил шаардлагач байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөр яг хааны ордон мөн үгүй юу гэдгийг мэрэгэн сонсогч нар маань бас өөртөө ингээд тунгаагаад бодоод үзчихгүй. Энэ бол яалч өдөр сүмийн их байгаас тэ. Тэгэхээр сүм өөрөө нүсэр том хэмжээтэй байгаад байгаа. За энэ ач холбогдол нь болохоор бас ингээд дараа нь тусдаа тайлбарлагдаад явах зүйл юм. За тэгэхээр энэ 5 жилийн хугацаа гэдэг бол мэдээж айхта том хугацаа байгаад байна. За тэгэхээр энэ бол яг нөгөө 1949 онд Киселевийн хааны ордон гэж үзсэн энэхүү барилга бол Монгол Германы маллах судалгаагаар бол хааны ордон биш ээ. Энэ бол тэгээ цогт их асар гэдэг юм сүм байна. Энэ нь бол тодорхой болсон байгаа юм. За тэгэхээр археологийн шинжилгээ ухаан бол яг түрүүн би нэвтрүүлгийн эхэнд хэлсэн шиг ямар нэгэн улс төрийн өнгө аясгүй. Тэг өнгө бодоггүйгээр түүхэн сурвалжийг нотлон харуулдаг гэж. Тэгэхээр Монгол Германы хамтарсан экспедицийн хамгийн чухал үр дүн нь энэ аахгүй. За энэ бол 50 жилийн хугацаанд хааны ордон гэжсэн бол одоо биш байна гэж бодож байгаа.
50 жилийн хугацааны турш бид нэр андуурч явсан биш тий. тий. За тэгэхээр одоо хоёулаа бас нэг төсөөлөд үзье. Эзэнт гүрний үед гэж байгаа. За одоо цогт их асар сүмийн тухай ярьж байгаа шүү тий. Их асар сүмийн тухай. За эзэнт гүрний үед 5 давхар 300 чи гэж байгаа байхгүй. Чи гэдэг одоо нэг хятад хэмжээстэй өндөр онцгой сайхан барилга байсан тухай тэмдэглэж үлдээсэн байдаг гэж. Тэгэхээр энэ бол метр шилжүүлэх юм бол 90 метр. Ийм томоохон өндөр байсан нь илэрхий байгаа гэж байгаа байхгүй. Оо 23 давхар байсан чинь 70 метр гэж. Тий. 90 метр. 30 давхар барилгатай бараг дүүцгийс байхгүй. За тэгээ хамгийн сүүлд бол одоо энэ нэг 5 давхар гэдэг нь болохоор нэг юм том уртаараа хэлж байгаа шүү. Нэг сүмийн барилгууд чинь нэг агуу том өндрөөр ингээ яваад ингээд 5 давхар болж байгаа шүү тий. За тэгэхээр энийг бол хамгийн сүүлд бол 1342-оос 1346 оны хооронд засварын ажил хийсэн хойно бол маш сайхан сүрлэг харагдажсэн гэж байгаа байхгүй. Энэ тухай тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр үүний дараа бол хааны зарилгаар нэр хайрлсан тий. Тэгээд нэр хайрлсан тэгээд гэрэлт хөшөө босгосон гэж. Тэрхүү гэрэлт хөшөө нь бол яг одоо Эрдэнэзүү хийдийн хой тал байдаг байхгүй. Яг одоо нэг түрүүний нэвтрүүлгээр ярьжсэн тий яст мэлхий. За тэгэхээр тэр яст мэлхий бол нөгөө суурь гэсэн үг байхгүй. Тэр гэрэлт хөшөөний 1346 онд бичиж тэмдэглэж үлдээсэн тий. Тэр гэрэлт хөшөөний суурь нь байгаа. За тэгэхээр яг нөгөө сүмийнхаа гадаа барьсан байж тарах гэдэг шүү дээ тий. За энэ зүйлүүд бол ер нь бол цогт их асар те энэ одоо сүм байх нь бол ингээд тодорхой болж хуурж байгаа. Тийм өндөр юм аа гэж. Хөөх. За тэгэнгүүт одоо бас ахаад Монгол Германы хамтарсан экспедицийн бас судалгааны үр дүнгууд те 2004 онд бас нэг сонин зүйл олсон байгаа юм. За энэ нь юу гэхээр яг тэр одоо сүм гэж байгаа үдсэн те энэ барилгын яг төв хэсгээс нь болохоор Вааран савта эд зүйлс олсон байхгүй. За тэгээ энэ эд зүйлсийг оллоо. Гэтэл бол Монгол Германы хамтарсан экспедицийн судалгаа ерөнхийдөө зогсоогүй байсан те цаашаа ахаад үргэлжилж байгаа. Ингээд 2014 он буюу яг энэ цаг мөчөөс хойшоо 10 жилийн дараа байхгүй. Яг тэр саяны тэр цогт их хасар гэдэг сүмийн те дөрвөн талын болонгаас нь ер нь бол ингээд 10-аач тавьсан сүн шиг нээж олсон байгаа байхгүй. За эдгээр нь бол дотроо олон янзын бэлгэдлийн зүйлтэй байгаа. За Вааран сав дотор бол те ингээд зохион байгуулалтын хувьд нь гэх юм уу те энэ зан үйлийн шинжтэй зүйл болох маш олон зүйлүүд гарч иж байгаа байхгүй. За тэгээд тэр дотроос яг юу гарсан бэ гэхлээр энэ тариа будаа одоо тий жимс. За тэгээ жимстэй нэг чи өрнүүд нь л үлдчихэж байгаа штэ. Тэгээ алтан уцтай торгонд боодолтой 9 эрдэн тий. За тэгээд одоо Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ширхэг шүр сувд оюу тий. За ингэж эдрийг ингэж орлууч хийсэн тий. Том Вааран савта юм ингээ олдсон байгаа байхгүй. За энийг бас яг юу гэж үзэх вэ гэхлээр мэдээж яг уу барилга байгууллаганд барихад хааны ордон барьсан ч гэсэн одоо магадгүй нэг юм шав тавих нэг ёслол үлддэг шүү дээ. Одоо бол нэг манай дарга нар очиод ингээл те ингээд шав тавилаа гэж ингээд нэг хадаг мадагтай юм хэд тавьдаг те. За тэгэхээр энэ бол нөгөө сүм хийдэд барихад анх барьж байхад нь нөгөө шав тавих те ийм ёслол үлдэж шүншиглээд урт удаан хугацаанд те энэ одоо ингээд мөнхөд байх болтгой гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсийг яасан баг. 2014 онд яг энийг олсныхаа дараа бол Монгол Германы хамтарсан экспедицийнхэн бол хэвлэлийн баг хурлыг хийгээд энэ тухайга зарлж ирсэн юм. За тэгэхээр эдгээр зүйлсүүд нь бол нөгөө цогт их сүм бол яалчгүй сүмийн байна гэдгийг тодорхой харуулж болж байна те. За үүнээс гадна нэг зүйл байгаа. Бас нэг баримт. За энэ баримт бол юу гэсэн үг вэ гэхээр энэ малтлагыг бүтнээр нь малтсан. Бүтнээр нь малтаж үдсэн мөртлөө хааны ордон дотор нөгөө мөнгөн мод гэдэг зүйл байх ёстой гэд хэлсэн байсан те. За тэр Рубрукийн тэмдэглэлд байгаа штэ. За тэгэнгүүт тэр Рубрукийн тэмдэглэлд бол хааны ордон дотор мөнгөн мод байгаа гэдэг мэдээ. Мөнгөн мод ер нь бол маш сонирхолтой байгаа дээ тий одоо. За одоо тэгэнгүүт хоёулаа мөнгөн мод руугаа нэг хайлт ороод хай заяа. За мөнгөн мод Монгол улсын мөнгөн дэвсгэртэн дээр байдаг. За энэ тентгийн ингээ зургууд дээр байдаг. За энэ бол яг Монгол улсын 5 болон 10,000 тийн мөнгөн дэвсгэртээр байдаг тий мөнгөн мод аахгүй. За гэтэл энэ зураг маань өөрөө яг тухайн үеийн мөнгөн модыг дүрсэлсэн зураг мөн үгүй юу гэдэг дээр нь одоо ярих юм. За энэ юу гэхээр за энэ зураг ба шүү дээ тий хамгийн анх энэ зургийг бол 17 дугаар зууны үед Рубрукийн тэмдэглэлээр тэмдэглэлийг тий ном болгож хэвлэхэд ингээд нөгөө тэмдэглэлийг нь уншиж төсөөлснөөр нь бол юу байсан байгаа юм. Ургуулan бодоод энэ Францын зураг гэдэг шиг тий Францын ингээд зураач одоо Бержерон гэдэг хүн бүтээсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө аман зураг гэх юм уу яг одоо нөгөө нэг хүний бичсэнчлийг дүрслэж бичээд дүрсэлсэн. За тэгэхээр нөгөө цагдаа дээр очиод нөгөө гэмт хэрэг нэг кинонд гардаг шүү дээ тий. За тэр хүнийг нэг дүрслэх гэх гуцаа нэг тиймэрхүү царайтай иймэрхүү гэдэг дээ шүү дээ. Тэр шиг тэр номыг уншаад дүрсэлсэн байгаа байхгүй. Гэхдээ тэр ном дотор өөрөө Рубрук болвол мөнгөн мод бол хааны ордон дотор байсан гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол ер нь бол яг
мөнгөн модны тий одоо ордны дүрслэлийг ингээд дүрсэлсэн боловч мөнгөн тэмдэгтэр байдаг өшөө бас одоо ингээд энэ зургнууд нь одоо манай найруулагч өгж байгаа бах. Тэгэхээр энэ бол би юу хэлэх гээд байна гэхэлэр энэ бол яг арай л өөр одоо үнэнд ойр бус тий ийм зураг болж тарах гээд байгаа байхгүй. За яг Рубрук бол яг тухайн үедээ шүү дээ тий. Тэр ингээ тэмдэглээс нь энэ зураг өөр зөрөөд байгаа нэгдүгürt. Хоёрдугаарт түүний тэмдэглээс үзэхэд бол мөнгөн мод бол тий орны голд байсан. Мөнгөн мод бол тухайн үеийн механик инженерийн гайхалтай бүтээл байсан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ бол орой дээрээ бишгүүр үлээж байгаа охин тэнгэрийн баримлтай. Бас түүний доор могоон дүрс бүхий дөрөв цорготой. Тэгэхээр найр хорин болох үед тий ер нь бол жилдээ 2 удаа маш том найр хорин хар орой хотод болдог гэж байгаа байхгүй. За тэгэхээр яг энэ үед нь бол мөнгөн модны цорог тус бүрээс нь вино буюу дарс, хар айраг бас нөгөөгөр нь болохоор зүгийн балны ундаа, бас нэгээр нь бол тоторгийн эсгүүр ундаа гэдэг тий. Ийм дөрвөн зүйлийн амтд ундаа гойждаг байсан байгаа. За тэгээ Рубрук бол яг Монголд хааны ордон тэг мөнх хааныг дагаж бас нэлээд ингээ аялж явсан хүн байгаа байхгүй. За тэгэхээр энэ хүн бол яг энэ мөнгөн модыг бүтээсэн Францын дархан Бүүштэй бол уулзсан байгаа. За Бүүштэй уулзаад ярилцахад бол торхыг доор нь байрлуулж түүнээс мөнгөн модтой холбосон хид хідэн хоолоо босгоод хөндлөн шугамуудыг газар доогуур ингээд хийсэн гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол мөнгөн модны доод хэсэгт болвол тий ийм тусдаа торх байгаа. Тэр торхонд нь нөгөө нэг дөрвөн төрлийн ингээд тий одоо ингээд ундаа идэ байх гэдэг нь шүү дээ. За тэгэнгүүт тэр доор нь ахаад нэгэн хүн багтах зай байгаа байхгүй. Тэр зайгаар нь яадаг вэ гэхлээр одоо нөгөө нэг найр наадан боллоо шүү дээ. Энэ үед нэг тусдаа ингээд ийм дохио өгдөг юм байна л да. За энэ дохио өгж байгаа нь хүмүүс одоо нөгөө уух тий зүйлс одоо ингээд уухад бэлэн болсон гэдэг санаа байгаа. За тэгээд тэр дохио өгөнгүүт нөгөө хүн чинь яг хөр ингээд механик ажил ингээд ажиллах нь шүү дээ гараараа. Насос маркетээс явуулах нь. Эсвэл одоо ингээд хурд байхад ч юм уу ингээд эргүүлээд явдаг ч юм уу. Тэрнийгээ шахдаг ч юм уу тий. За ингээд шахангууд чинь нөгөө нэг охин тэнгэр нь бүрээгээ үлээгээд тэгээ тэр могооны амаар нь болохоор саяны дөрвөн төрлийн ундаа ингээд гойжж байгаа байхгүй. За гойжингууд нь одоо тэндээс нь авдаг байх гээд байна. Тэгэхээр энэ бол яг тэгэхэд мөнгөн мод тийм байгаа сте. За мөнгөн мод хэрвээ мөнгөн модны ямарваа нэгэн хэсэг олдсон болвол саяны тэр сүм гэдэг байгаа зүйл нь бол энэ бол өгөөдөө хааны тий үед босгосон төмөн амгалант ордон буюу ванан ордон яалч хүн мөн байна гэдэг нэг том нотлогоо байгаа байхгүй. Гэтэл мөнгөн модыг л олчвол болох гэдэг. За мөнгөн мод яг бүтнээр олдохгүй байх магадлал өндөртэй л да. Гэхдээ нэг хэсэг нь ч юм уу тий заавал нэг юм үлдэн штэ. За гэтэл энэ бол байхгүй байна. Хэрвээ мөнгөн мод олдсон л бол ерөөсөө л тэр бол хот гэсэн үг байхгүй. Яг л хааны ордон гэсэн үг. Энэ бол маш олон археологчдын одоо нэг хөсөл мөрөөдөлтэй олох ирмэлзэл бас байдаг байхгүй. Мөнгөн мод хайчих. Харин мөнгөн мод хайч вэ гэдэг зүйлийг ярих гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр одоо бол яг манай найруулагч бас нэг зураг өгөх бах. Тэр зурган дээр бол яг энэ хааны ордон дотор те ингээ байгаа энэ нэг бодит зураг гэх юм уу яриа үнэнд ойр зураг бол ингээ зурагдсан те ийм байгаадыг харуулж болж байгаа. За ингээд Монгол Германы хамтарсан судалгааны анги хааны ордон гэдэг зүйл байхгүй болсон гэдэг зүйл гараад ирж байгаа. За ийм судалгааны үр дүнд хүрж ин гэдэг нь буцаагаад хааны ордон хаана байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тийм угаас. За тэгэхээр энэ асуултын дараа араас нь яаж явах вэ гэхээр дараагийн төвчний малтлах судалгаа ер нь таамаг дэвшүүлэлт ийм зүйлүүд явж байгаа байхгүй. За гэтэл яг уу мэдээж одоо 2005 6 оны үед 6 7 оны үед бол энэ бол хааны ордон бол биш байна гэдгийг ингээд баталчлаа шүү дээ тий. Гэхдээ яг энэ судалгааны баг буюу одоо Монгол Улсын их сургуулийн археологч доктор Уу Эрдэнэбат тий Хайнс Георг Хьютел, Довдон Баяргаа эдгээр судлаачид маань бол олон жилийн хувьд ингээд нэг таамаг дэвшүүлээд явуулсан байгаа байхгүй. Би энэ таамагийг маш сайн мэдж байгаа. Яагаад үг гэхээр 2003 онд бид нар танилцах дадлагад явж ирсэн. Яг энэ танилцах дадлагад явж байхад бидний археологийн хүрээлэнгээс одоо болдгоёг багш авч явж байсан байхгүй. Тэгэхдээ энийг хэлж ирсэн. За энэ бол тэг хааны ордон бол биш болж хувирсан. Тэгэхээр хааны ордон хаана байж болох вэ гэдгийг анх бидэд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүх ямар сони юм бэ? Одоо тэг хааны ордон хаана байгаа юм бол гэдэг ингээд гайхаад үлдэж байгаа байхгүй. Хожим нь яг 2007 онд те 6 7 онд би хар орны экстизэд нөгөө оюутан байхдаа төгсөхдөө те ажиллаж исэн. Яг энэ үед бол энэ судалгааны тал руу орж эхэлсэн байхгүй. За тэгэхээр хааны ордонг хаанаас олж хайх вэ гэдэг судалгааны ажил Монгол Германы экспедиц дараагийн шатны судалгаа хийж эхэлсэн гэсэн. За хоёул хамтран ажиллаж байгаа танилцуулж байгаа. За тэгтээ хааны орд хаана байгаа юм бол сэтгэл төгшөөл үлээгээд байгаа. Мөнгөн мод бас яг мөнгөн байсан уу гэх мэт ер нь маш олон асуулт байна. За нэвтрүүлгийн мань хамтран ажиллагчаар цахим ирээдүйд хамтдаа G-Mobile маань хамтран ажиллаж байна.
Тэгээ хязгааргүй хэрэглээ 24К урамшууллаа яг одоо заранглаад байгаа юм байна. G-Mobile-ийн дараа төлбөрт үйлчилгээ шинжлэгдэж хэрэглээний хязгааргүй одоо багцуудтай болоод байгаа юм байна. За энэ нь бол дата хязгааргүй ашиглана. За бүх сүлжээнд хязгааргүй ярина. За эрэхтээ дараа төлбөрт үйлчилгээний багцуудын ийм сонголттой болсон юм байна. За дараа төлбөрт үйлчлэгээ шинжилгэсэнтэй холбогдуулан хязгааргүй хэрэглээний багц дээр урамшуул зарласан. За энэ урамшууллаар хязгааргүй дата хэрэглээтэй бүх сүлжээнд хязгааргүй яриа хийх 40,000 төгрөгийн багцыг 3 сарын турш сар бүр 24,000 төгрөг төлөөд хэрэглэнэ гэсэн үг юм байна. Тэгэхээр урамшуулт хэн хамрагдах боломжтой вэ гэхээр шинэ хэрэглэгч болсон хүн. За мөн урьдчилан төлбөрт үйлчилгээнээс шилжиж байгаа тохиолдолд дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулна солих одоо боломжуудаар хязгааргүй хэрэглээтэй багцыг авах боломжтой байна. Тэгэхээр My G-Mobile гэдэг аппликейшн байдаг. За эсвэл G-Mobile Zegmen гэдэг сайтаар нь орж болно. Үйлчилгээний салбаруудаар мөн CU-гийн бүх салбараар энэ ECCM авч дугаараа үүсгэн авах боломжтой. За урамшууллын хугацаа нь 2025 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм байна. Та бүхэн манай илүү дэлгэрэнгүй мэдээллийг My G-Mobile аппликейшн болон G-Mobile Zegmen вебсайтаас аваарай. Холбогдох хүчний дугаар нь 9810 36 36. За мөн G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн утсуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нэ. За тэгээд хязгааргүй яриа хэрэглээтэй маш гоё урамшууллыг та бүхэн маань зарласан байна. Бас хэрэглээ өндөртэй байдаг хүмүүс бол ерөн зүгээр авчгаар л юм байна. Яг 24,000 гэдэг чинь тийм. За баярлалаа. За баярлалаа. За одоо ингэж юу яасан байгаа? Хар орон хотын яг хааны ордон хаана байгаа вэ гэдэг мэдээж энд нэг судалгаа хийжсэн судалгааны багийн удирдагч одоо судлаач нар бол олон янзын таамаг төвшүүлсэн. За энэ таамаглал маань буцаал рубрикийн мэдээлэл дээр очихоос ураггүй болж байгаа байхгүй. Рубрикийн мэдээ бол хааны ордон яг хаана байгаа вэ гэхлээр хааны ордон бол хар орон хотын хэрэмний баруун урд захад байгаа гэсэн. Гэтэл баруун урд захад нь саяных одоо сүм болоод хувирчлаа. Тэгэнгүүт одоо хар орон хотынхаа байрлал зүг ахаа сайн ажиглаад эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь авсан энэ дэвсгэр зургаар ингээ хараад үзэх юм бол Эрдэнэзүү хийд буюу 108 суврахтай Эрдэнэзүү хийд. За энэ Эрдэнэзүү хийд чинь яг л ингээд нэг юм өндөрлөг газар баригдсан байгаа байхгүй. За ингээ өндөрлөг газар баригдсан. За тэр 108 суврахыг ингээд зэн ажиглаад ингээ асаас хараад үзэх юм бол нэрнгээс ингээд нэг юм өндөрлөг газар баригдаад доотлогын суурьуд нь харагдчихэдэг байхгүй. За тэгэнгүүт энэ бол нэг судлаачдын анхаарлыг их татсан байгаа юм л да. За ингээд яасан бэ гэхлээр энэ малтлага болвол ерөөсөө Эрдэнэзүү хийдийн тэр 108 суврахын доотлыг шалгаж үзүүл яад юм бэ гэдэг таамаглал төвшөд эхэлсэн. За ингээд 2005-аас 2006 оны хооронд 2 жилийн хугацаанд яг одоо энэ дэвсгэр зурган дээр нь бол Эрдэнэзүү хийдийн энэ улаанаар тэмдэглэсэн байгаа байхгүй. Энэ улаанаар тэмдэглэсэн дээр бол баруун хойд хэсэгт нь наад цаа талд гэсэн үг Эрдэнэзүүгийн тэр суврагын наад цаа талд гэсэн үг шүү дээ. За баруун урд захад бас наад цаа талд нь баруун урд талд нь болохоор бас нэг наад талд нь гадна талд нь гэсэн үг л дээ. За зүүн талд нь болохоор зүүн хойд хэсэгт нь хойд талд нь. За энэ юу гэсэн үг вэ гэхээр үнэхээр Эрдэнэзүү хийдийн тэр 108 сувраг нь өндөрлөг газар байгаа юм бол тэр доор эртний ямар нэгэн зүйл байна уу гэд шалгаж үзсэн баг. Үдцсэн юм тий. Шалгаж үзсэн 2005 6 онд. Би яг өөрөө байсан энд. За тэгтээ би яг 2005 оных тэр байгаагүй 6 оных тэр байсан. За тэгээд энэ дээр бол ингээд Эрдэнэзүү хийдийг ингээд яг гадна талаас нь малтаад үзэж штэ. За малтаад доошоогоо орсон чинь яг одоо энэ зурган дээр бол нэг юм юу харагдаж байгаа бах. Арай л ингээд нэг намхан маягийн харагдаж магадгүй. Гэвтэл одоо яг энэ Эрдэнэзүүгийн яг энэ зураг маань харж байна те. Энэ зурган дээр Эрдэнэзүү хийдийн тэр 108 суврагын суур наргаж байгаа том зузаан. Боржин чулуугаар хийцэн. За тэрний доошоогоо болох юм бол энэ модыг хөндлөн ингэж хийгээд тэгээд дагтаршуулсан шороо байгаа байхгүй. За тэр дагтаршуулсан шорооноос ахаад жаахан наашаагаар 1 м явах юм бол энд өнгөлгөөний өрлөг явж байгаа. За тэр өнгөлгөөний өрлөг ингээд дээшээгээ явахаар дотор талд нь дагтаршуулсан шороогоор ингэж хэрэм хийсэн байна штэ. За тэгэхээр одоо энэс бид нар энэ зургаас метрийг харч болно. Наашаа 1 м бараг 2 м орчим наашаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр Эрдэнэзүү хийдийн наа талдч цаа талдч 2 м өргөнтэй гэсэн үг байхгүй. Эрдэнэзүү хийдийг өөрийг нь нэг 3-4 м өргөнтэй гэж бодъё. Тэгж бодоод үзэх юм бол энэ бол Эрдэнэзүү хийдээс хэд дахин том эртний цайз гарч иж байгаа байхгүй доороос нь. Сонирн байгаас тээ. Сүм эртний Эрдэнэзүүгийн 108 сувраг доороос тээ эртний юм хэрэмт бэхлэлт хотын тээ ингээд суур гараад ирдэг. Юуны суур вэ тий?
За тэгэнгუთ энэ чинь яг дөрвөн талд нь дөрвөлд нь яг адилхан гарч иж байгаа. За ингээ адилхан гараад ирнэ гэдэг чинь Эрдэнэцүүгийн 108 суврах чинь 400 харьцан 400 метртэй байхгүй юу? За ингээ 400 харьцан 400 ингээ метртэй байгаад байна. За энийг ингээ судлаад үзэхээр доошоогоо ингээ орсон шүү дээ, тий. Энэ нь өөрөө Эрдэнэцүү 8 метрийн өргөнтэй болоод орж байгаа байхгүй юу? 8 метрийн өргөн. Тий. За тэгэнгუთ Эрдэнэцүү хийдийн өөрийнх нь одоо түүхийг ингээ үзэх юм бол Эрдэнэцүү хийдийг эртний Тахай гэдэг балгасан дээр барьсан гэдэг ийм сурвалжийн мэдээ байгаад байдаг. За гэтэл яг одоо эндээс гарсан мод гарч байгаа эндээс чинь тий. Тэгээд тэр тоосгонууд тэр хэмжилт хийж байгаа юм. За энэ хэмжилтүүдийг ингээ хараад ингээд нэг олон янзын хэмжилтүүдийг хийгээд үзэнгუთ энэ тэр түүпүү буюу тоосго тий. За эдгээр болвол яг 13 дугаар зууны үеийн ихэнх үеийн хар орон хотыг барьж байсан тоосгонуудтай хэмжээний хувьд яг адилхан болж байгаа. Өнгөлгөөний хувьд. Тэгээ өнгөлгөөний тэр тоосгонууд нь. За тэр модноос болвол нөгөө мод бол органик гаралтай зүйл шүү дээ, тий. Ингээ он цаг аваад утсан чинь 13 дугаар зууны ихэнх үе гэж гарч иж байгаа. 13 дугаар зууны ихэнх үе гэдэг чинь 1235 он Төмөн Амгаланд ордныг барьсан энэ цаг хугацаа бол бас л 13 дугаар зууны ихэнх үе рүү орно шүү дээ, ихэнх хагас. За ингээд явчихаар тий нэг цаг үеийг болж хувирж байна. За тэгэхээр энэ бол яг нөгөө 13 дугаар зууны үеийн Өгөөдөө хааны ордон тий хааны ордны юу таах хэвээр хамгаалттай байх хэвээр тий. Тэгэхээр тэр хамгаалт хэрэм цайз бэхлэлт гээд байгаа зүйл нь Эрдэнэцүү доороо байсан юм биш үү гэдэг таамаглал өөрийн ирэхгүй орж иж байгаа байхгүй. За ингээд Эрдэнэцүү болвол ингээд ямар ч юм дөрвөн талтай бэхлэлтийн эртний ийм Эрдэнэцүүгийн түүхтэр бол Тахай гэдэг тий балгасан дээр барьсан гэсэн байдаг бол археологчдын баталгаар бол энэ 13 дугаар зууны ихэнх үе гэдэг цаг хугацаатай мөргөөд эхэллээ. За тэгэхээр хааны ордон хаана байгаа вэ гэдэг асуулт ахаад явж байгаа байхгүй. За тэгвэл одоо нөгөө рубрикийн мэдээ дээр чинь баруун урд захад байгаа гэдэг зүйл яригдана тий. За тэгээд энэ өөрөө хэрвээ яг 13 дугаар зууны үеийн хааны ордон мөн байх юм бол гэд энэ дөрвөн замын огтлолцол гэдэг зүйл яригдж байгаа байхгүй. Баруун урд гэдэг нь бас таарчлаа тий. Тийм байна. Эрдэнэцүү үед гэхдээ ямар яг дөрвөлч нэр яг дээр нь ингээд таарсан юм биш үү? Тийм үү тий. Яг тэр улаануудыг харсан чинь. Тий, яг тэр дээр нь ингээ барьсан гэсэн үг байхгүй. Яг тэрдэн дээр нь. За тэгэхээр нүүдэлчдийн хоцоорон барих байгууламж тий энэ нь бол альва нэг улс үндэстний ч юм уу одоо нэг төрийн тий ингээ хоцоорон бариад ингээ дуусны дараа тэрэн дээр нь тэр материалыг нь ашиглаад дахиж барих тий ийм тохиолдол бас нэлээд байдаг. За Эрдэнэцүү хийдээс өөрөөс нь ч гэсэн 13 дугаар зууны үеийн тий Эрдэнэцүү хийд ингээ барьсан сувраг байгаа шүү дээ. Эндээс чинь өөрөөс нь ч гэсэн 13 дугаар зууны үеийн тий барилга байгууламжууд олддог. За одоо энд бас нэг тий. Одоо энд бас нөгөө нэг саяны нэг улаан юутай зураг өгчих гомбо. Нариулагчаа. За яг би тэрэн дээр нэг гоё яриа явчих. Сэр надад топитэй хэсэг харагдаад би сайн учрыг нь олохгүй жоохон зураглуу анхаарал байлаа бас. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийн энэ хооронд танилцуулж тэрийг өргөжлүүлье. За ногоо ирээдүйг хөгжүүлэх MMS компани маань өнөөдрийн нэвтрүүлэг манаас ивэдтгээ ажиллаж байна. Тэгээд MMS компани нь байгаль дээлтэй тогтвортой хөгжлийг дэмжин шавагдчихгүй эрчим хүчний үүсвэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголцох шийдлийг харилцагч нартай хүргэхээр ажиллаж байна. За энэ байгууллага дээр нь бол очсон одоо яг л нөгөө нэг ирээдүйн бид нар нөгөө тийм мэддгүү улсуудад бол үнэхээр юм гайхалтай юм орчин одоо байгаль орчныг хайрлах за тэр нарны гэрлийг ашиглаж байгаа 360 гэрэл авж байгаа гэх мэт маш олон зүйлээс нь санаа авахар бодмоор хөөх юм ухаалаг барилга бас барьж болтгийм үү гэж юм бодогдохоц тийм одоо сэхэрлэгсэн гэх юм уу. Тэгээ нарны эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлэгч нь Genco Solar, Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн Монголоор нуур амьсгал тохирсон энэ шилдэг технологи бүхий бүтээтгүүнээр дамжуулан энэ малчин өөрөх газар тариалан амны орон сууц үйлдвэр үйлчилгээ зэрэг бүхий л салбарт 30 жилийн баталгаатай хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгон одоо ногоон ирээдүйрөө хамтдаа урагшлах боломжийг нээж байна. Хэрэв та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон, за цахилгааны төлбөр өндөр гарч байгаа, за асуудал тулгарч байгаа бол нарны цахилгаан үүсгэрээр шийдвэрлэх боломжтой. Тэгээ энэ бол одоо ирээдүйд улам л хямд болоод байгаа. Тэгээд хаа өссөн газраа цахилгааны асуудлаа шийдэх ийм гоё ухаалаг дээр нь байгууллагын дээлтэй юм зүйл болж байна. Тэгээд холбогдох хүчин дугаар нь та бүхэн гоё залгаад зөвлөгөө зэргийг авч болно. 7711 1999 тэгээд дотор дугаар нь 2 гэсэн дугаар юм байна. За мөн 8966 4141 гэсэн дугаараар та бүхэн холбогдоорой. За баярлалаа нэтгэж байгууллагатай. За тэгээ цаашаа яхаад судалгаараа гараа тий. За Эрдэнэцүү хийдээс яг ингээд хар орнтой холбоотой тий 13 дугаар зууны үеийн барилгын материалууд олддог гэсэн шүү дээ. За энэ бол Эрдэнэцүү хийдийн яг 2000 оны ихээр
Эрдэнэзүү хийдийн ингээ засаг захиргаанаас гэж байгаа байхгүй Монгол Германы хамтарсан экспедицтэй хамтраад цогчин дугуйн гэдгийг ингээ малтлах судалгаа хийсэн байгаа. За энэ малтлах судалгаа хийх нэг шалтгаан нь юу гэхээр яг хилмигдүүлэлтийн үед тэр цогчин дугуйн бол нураад унтсан байгаа шүү дээ. Эрдэнэзүү дотроо байсан цогчин дугуйн. За энийг манай Эрдэнэзүү хийд болон Эрдэнэзүү хийд дээр очиж исэн хүмүүс маш сайн мэдэх баха. За тэгэнгუთ тэрэн дээр яасан бэ гэхээр тэр цогчин дугуйныг дахин сэргээж барина гэдэг агүй олон жил ингээ хандив цуглуулах тэр цогчин дугуйнаа барина гэдэг ингээ яваад байгаа. Энэ одоо хүрт үргэлжилж байгаа юм шиг үлээ. Одоо хүрт ямарсан баригдаагүй. Гэхдээ тэр суурийг гаргаж ирэхдээ ингээ малтлах хийсэн. За Монгол Германы экспедиц ч гэсэн энэ дээр одоо нэгдүгээр нэг малтлах хийх, хоёрдугаар суурийн цэвэрлээд өгч байгаа сте. За ингээ малтлах хийгээд цэвэрлээд үдсэн чинь тэр доороос нөгөө 1346 онд бичигдсэн гэрэл төгшөөсөн шүү дээ. Тэр гэрэл төгшөөний хагаргаар нэг хэсэг олдсон байгаа байхгүй. Ахаад нэг хэсэг нь олцсон гэсэн үг. Энд чинь маш олон хэсгүүд олцсон шүү дээ. За ингээд энэ хэсгүүд олдоод эхлэхээр нөгөөх чинь уншигдах бүрэн боломжтой болоод 13 дугаар зууны үеийн нөгөө нэг хар орон сүм бол тодорхой юм байна гэдэг тэр мэлхий хөшөөтэй энэ бол тодорхой юм байна гэдэг зүйл гарсан байна. За энэс гадна ер нь бол энэ хөшөөний бичгээс гадна энэ 300-гийн цогцлбор, асар хаалга болон бусад барилгын хан, суур шат ингээд довжоо зэрэгт бол эртний нийслэлээс нь зөөж авчирсан бичигт хөшөөний хугархай тамхта тоосох зэргийг ашигласан байсныг нь мэдж болж байгаа байхгүй орчин цагийн Эрдэнэзуугаас гэсэн. За тэгэхээр Эрдэнэзуу ч гэсэн өөрөө 13 дугаар зууны үеийн хот барилгыг ингэж ашиглаж ингэж бас барьсан гэдгийг нь харж болж байгаа. За одоо нөгөө нэг барилга маань сая 1346 он гэсэн нэг бичиг байгаа даа шүү дээ. За энэ бичиг бол саяны тэр цогчин дугуйныг зааж байгаа юм. Яг Эрдэнэзүү дотор байгаа цогчин дугуйныг. За тэгэхээр судлаачид маань цаашаага юу болсон бэ гэхээр яг 2006 онд бол Монгол Германы хамтарсан экспедиц энэ Эрдэнэзүүч нь өөрөө бас дотроо дөрвөн хаалгатай байхгүй. За тэр дөрвөн хаалганы дотор яг огтлолцол буюу яг төв хэсэг гэж байгаа. За энэ төв хэсэг дээр нь одоо нэг тест малтлага буюу одоо ингэ шалгах малтлага хийсэн. За энийг бол би хийсэн. За тэгээд энэ дээр бол юу яасан байгаа юм. Малтаад үтсэн чинь тэнд бол ерөнхийдөө нэг 20 см ингээ малтлага явагдаад цаашаага яг байгалийн материал рүүгээ тулсан буюу эртний ямар нэгэн уул мөртөө зүйл олдоогүй. За тэгэнгუთ хааны ордон яг хайжч ба гэдэг таамаглал болоод үлдчихэж байгаа юм. За тэгэнгუთ тухайн үедээ байсан яг одоо Германы экспедиц нөгөө хагасайн потенциалд нөгөө нэг яг тухайн ажиллаж байгаа хүмүүстээ нөгөө мэдээлэл өгдөг, малтлахын ажил яг ямар болж байгаа вэ, сургалт өгдөг гэж яриадсан шүү дээ. За энэ тал дээр бол яг тэрэн дээр ярьж байгааг би сонсоход бол одоогоор ингээ зөв ярих гэдэг шүү дээ. За хааны ордон бол мэдээж одоо буцаад нөгөө нэг их асарт буюу цогчин сүм хийдэ штэ. За энэ сүм рүүгээ очих юм бол энэ өөрөө Эрдэнэзүү хийдийг хар орон хотын нутаг дэвсгэр гэж үзэх юм бол хааны ордон нь нийт ардуудынхаа дунд очиж байгаа байхгүй. Эрдэнэзүү дотор байгаа гэж үзэх юм бол хааны ордон бол ард иргэдэн ардталтаа байдаг, урдаа сайхан уулаа харсан тэгээ сайхан нууртай тэр нууран дээр нь одоо ингээл шууд ингээд чиргээд явж идэг гэсэн мэдээлүүд байгаа штэ. Тэгэхээр энэ байх боломжтой юм. За тэгэхээр энэ бол яг батлагдсан яг ингээд 100% баталгаатай баримт бол биш. Гэхдээ яг тухайн үед ярьжсэн эрдэмтдийн санаа одоо хүртэл явж байдаг. Энэ юу вэ гэхлээр Эрдэнэзүү хийд дотор хамгийн одоо өндөрлөг газар бол энэ 300 өөрөө байхгүй. 300? Тий, 300 гэдэг нь яг одоо Эрдэнэзүүгийн хаашаагаар оронгууд чинь байдаг 3 том суург байгаа шүү дээ. 3 том одоо сүм хийд байгаа шүү дээ. За энэ 3 том сүм хийд, за энэ сүм хийд бол Эрдэнэзүү дотор арай өндөрлөг газар баригдсан байдаг. Тэгэхээр одоо рубрикийн мэдээнд яваад очих юм бол хар орон хот хар орон хот бол хар орон хотын одоо хэрмийн баруун урд захт байдаг гээд тэгээ Эрдэнэзүү хийдэ оруулах юм бол яг Эрдэнэзүү хийдийн урд баруун урд зах гэдэг нь болохоор энэ 300-гийн тоор гэж харах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэгээ энэ бол ерөөс яг ингээд одоо хүртэл мөнгө мод олдоогүй хааны ордон олдоогүй. Гэхдээ ер нь бол маш олон судлаачдын дунд нэг иймэрхүү таамаг бас явж идэм шүү. Гэхдээ энэ бол батлагдсан баримт бол биш ээ. Тэгэхээр хааны ордон бол одоо хүртэл олдоогүй нууц хിവэрэ үлдчихэд байгаа гэдэг зүйлийг ярих гэдэг. За хар орны хотын малтлах судалгаа хар орны хотын малтлах судалгаа бол ерөнхийдөө бол маш олон удаагийн малтлах судалгааны үр дүнгуудад гээ явсан. За энэ үр дүн нь бол ерөнхийдөө бол Эрдэнэзүү хийдийн доор байх магадлалтай гэдэг энэ таамаглал дэвшээд явчлаа. За тэгэхээр магадгүй эндээс хэдэн жилийн дараа гэдэг ч юм уу археологийн шинжилгээ ухаан бүр их хөгжөө техник технологийн дэвшлийг ашиглаад магадгүй тэр 300-гийн доороос шууд сканердаж хардаг болох хэмжээнд хүрчих юм бол нөгөө мөнгөн одоо бас шалгаж болох юм 300-гийн доор бол үзээгүй юм уу тий. Тэгээ 300-гийн доор үзэх боломжгүй энэ чинь орчин цагийн сүм хийд болчихж байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь өөрөө бас яг 2006 онд лөө
5 6 онд бас ингэж дахин бүр сэргээ засварлцсан байхгүй юм ингээд засварлаад ингээд барьчихсан. Тийм болохоор ер нь бол одоо доор маллах хин гэхээр чинь айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Энд чинь өөрөө төг соёлын өв болчиход байгаа тий. Соёлын өв болчиход байна. Тэгэхээр тэрийг чинь нурааж агаад маллах хийлтэй биш болчихж байгаа. Яг хуу хожим нь бол ингээд нөө тест маллагуудыг бас хийсэн юм байлээ. Эндээс бас нэг юм сонирхолтой 13 дугаар зууны үеийн тий байж болох одоо модны дээж мэж ингэж олцсон. За тэгэнгუთ чинь энэ бол магадгүй энэ доор байгаа гэдэг одоо тэр нэг таамаглалыг дэвшүүлэхэд тийм байна. Тий байх боломжтой болчиход байгаа. Би хүртэл ер нь за Эрдэнэзүү үед ил дор байгаа юм гэж бодод сууж илээ. Тий. За одоо бол ерөнхийдөө нэг юм байгаа. Харааран хотын маллах судалгаа бол одоохондоо бол тий ахаа цаашаага үргэлжлээгүү төр зогссон байгаа. Энэ нь бол яг Монгол Германы хамтарсан экспедиц бол яг энэ орхны хүндийд тий яг уйгурын үеийн нийслэл байсан хар балгас буюу Ордуу Балиг хотыг малтах тий энэ ажил руу явж орсон. За тэгээд эндээс бас маш олон сонирхолтой судалгааны үр дүнгууд бас шинээр илэрч олдож байгаа. Хоцоорон гэдэг бол ерөөсөө яг л нэг хүний нэг насандаа хийчих судалгаа бол биш юм шиг байгаа юм л да. Тэг ингээд хүний нас хүрэхгүй гэсэн үг байхгүй. Хэдэн зуун жилийн хугацаанд судалдаг. За тэг яг энэ нэвтрүүлгийг ингээд бэлтгэхэд бол надад маш том тусалцаа үзүүлсэн Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн дундад зууны тэ секторын одоо доктор Батбаяр гэдэг ах маань одоо яг энэ тухайн үед битээр ингээм хамт ажиллаж исэн миний одоо оюутан цагийн ах тэ. За энэ хүн маань бол яг хар орны тайлангуудыг дээрэс нь одоо би яг энэ Хайнс Хүрг Хютлийн тэ яг өөрийнх нь судалгааных нь бүтээл 2007 онд танилцуулсан судалгааны бүтээл Уу Эрдэнэ Батхан одоо хар орон хотын тэ 2020 онд дахин хэвлэлсэн. За энэ судалгааны бүтээлүүдийг ашиглаж тэгээ өнөөдрийн судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа. Энэнгүүрээ би яг юг хэлэх гээд байна гэхээр хар орон хот бол яалчгүй Монголын эзэнт гүрний үеийн тийм нийслэл хот мөн байсан. За энэ хот маань өөрөө бол монголчуудыг яг л нөгөө нүүдэлчин цэрлэг бүдүүлэг эсвэл хоцоорон байхгүй хоцоорон нураач шатааж явдаг гэдэг тийм энэ зүйлийг бол үгүйсэх маш том баримт. Тийм ч учраас ЮНЕСКОгийн хамгаалтанд орсон. За ингээд 2015 онд бол Монгол Германы хамтарсан экспедиц нөгөө цогчин их сүм гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө хааны ордон байж сүм болчихсон. За энэ дээр бол яг 13 дугаар зууны үеийн тэр суур нь яг ямар байсан юм бэ гэдгийг үзүүлэх ил музей болгоод тавьсан. За тэгээд тэнд нь одоо ингээд те танилцуулга самбар тавьсан. Харамсалтай нь тэнд бол хамгийн сүүлд очиж үзэхэд бол нэлийн эвдэрсэн байна лээ. Тэгээ барилгууд нь нурсан те гэх мэтлэнгээр. Тэгэхээр энэ бол яг ямар учиртай юм бэ гэхээр эн чинь өөрөө эзэнт гүрний нийслэл хот байсан. Монголын түүхийн маш ховор нандин тий зүйл. Тэрнээс гадна ЮНЕСКОгийн одоо ингээд хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн зүйл мөртлөө ийм нэг эзэнгүй юм шиг байгаад идэх нэг харамсалтай байгаа. Ер нь бол би яг энийг бол нэг Уу Эрдэнэ Батхан фэйсбүүкийн мэдээлэлээс хүргэж байгаа шүү. Яг өнөөдөр оруулсан байлээ. Яг энэ зургийг оруулангуудаа тий ер нь хар орон хот бол хотын тий одоо ингээд цогчин дугныг ингээд Монгол Германы хамтарсан экспедиц ийм сайхан юм хийгээд өчгсөн. Харин энэ нь одоо болвол ингээд хаграад бутраад ингээд унаа тий хүн ингээд харж хандах засварлах ийм ажил явахгүй байна. Монгол одоо ингээд эзэнгүй зүйл үнгүүддэг гэдэг энэ үлгөө гэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл эдгээр хүмүүсийн насан туршдаа хийсэн судалгааны үр дүн нь бол хар орон хотыг одоо хайрлаж хамгаалах тий цаашаад ер нь бол энэ ч дараа үедээ бас судлах юм үлдээгээд байна шүү дээ. Тэгтэл энэ нь өөрөө ингээд байхгүй болоод байгаа их харамсалтай зүйл байгаа. За тэгээд урна хар хорон хотын хааны ордны эрэлт гэдэг сэдв маань бол ер нь явж нөгөө Эрдэнэзүү хий дотроо яваад орцсон 300 доороо гэдэг ч юм уу те. За ийм зүйл байна. Гэхдээ энэ бол эцэслэн шийдвэрлэгдсэн үнэн зүйл биш ээ. Яагаад вэ гэхлээр одоо нэг зүйл байгаа даа. Зарим судлаачид болохоор Эрдэнэзүү одоо хааны ордон байна шүү дээ те. Одоо хааны ордон дотор мөнгөн мод байгаа гэдэг. Тэр мөнгөн мод чинь тэр охин тэнгэр гэл ингээд байгаад байна шүү дээ. Энэ өөрөө хаанхын зүйл вэ гэхэлэр христийн шашны одоо бас нэг юм зүйл болж тараад байна шүү дээ. За гэтэл зарим судлаачид бол тэр нөгөө нэг цогчин сүм байна шүү дээ. За энэ бол хааны ордон мөн. Хааны ордон. Гэхдээ энд бол нэг мянган мотортой бурхан байсан юм аа. Тэр мянган мотортой бурхан байсан энэ хааны ордон гэж. Гэтэл нөгөө Урбрук гэдэг хүн чинь орж үзэн гутаа те энд нөгөө бурханы тухай нэгдүгээр тийм хэлээгүй. Хоёрдугаарт одоо нэг бодоод үзье да. Буддын шашны сүм хий дотор христийн шашны одоо тэр охин тэнгэр тэгээд нэг мөнгөн мод байж идэг гэж байж болох уу гэдэг зүйл яригдсан сте. Тэгтэл за бурхан шашны хайжууд бас л тэр нөгөө нэг тодорхой ундаа вино те дарс ингээд уугаад байж ах уугүй юу гэдгийг бас тэг бодож үзүүштэй зүйл байгаа даа байхгүй. За ингээд өнөөдрийн дугаараа өндөрлөхөө. Тэгээ.
За багш би одоо бас бодж л байла. Хаа маань бас нэрээ сүмдээ ч юм уу те өөр газар амьдраад хааны ордон олдохгүй байгаа бас байхгүй байсан юм биш үсттэй гэж бодохоор мөнгөн мод гэдэг зүйл гарцаагүй байсан те. Тэгэхээр энэ мод тэгвэл бас яасан юм бэ гэдэг бас асуудал байна. Тэгээд яг ирээдүйд одоо археологийг сонирхож байгаа шинээр археологч оюутан залуучууд болж байгаа биднэрт бас яг олдоогүй нь харамсалтай ч гэсэн бас ирээдүйд бас тий хийх маш том нэр хүндийн судалгааны юм том ажиллагаа байна гэдгийг бас ойлголоо. За нэвтрүүлэг маань НТV бол Одмондрын радио 107.83 гэсэн ослогноор та бүхэндээ хүрлээ. Хамтран ажиллагчаар Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани болон ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компаниуд маань ивент тэтгэн өнөөдрийн нэвтрүүлгийг явах боломжийг маань олголоо. Хамтдаа байсан үзэг сонсогчтой болон Марат танд их маш их баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.